Дараагийн мэдээг танилцуулъя. Эрдэмтдийн зүгээс нэг шинж судалгаа хийсэн байна. За өвлийн саруудад шингэн ихээр хангалттай авсан тохиолдолд тэр нь зуны улирлаас илүү чухал үүрэгтэй болохыг эрдэмтэн судлаачид тогтоож байгаа юм байна. Пүрдөгө их сургуулийн сувилгын сургуулийн клиник туслах профессор Ядра Сантьяго Бенолесын хэлснээр шингэн хангалттай авах нь температур буурах үед тархлаа болон арьсны эрүүл мэндээс эхлээд бүх зүйлд чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. Бид дотроос хангалттай шингэн авах нь гадна талаасаа эрүүл сайхан харагдахад чухал нөлөөлтөй хуурай арьснаас бол салахад чухал нөлөөллийг үзүүлдэг. За мөн үе мөчний хоорондох шингэнийг хангалттай хэмжээнд байх нь шингэн ихээр авахд бол чухал нөлөө үзүүлдэг гэж хэлсэн байна. За ханаа товны оргил үед шингэнийг хангалттай авч байх нь тархлааны системийг дэмждэг. Шингэнээ хангалттай авах нь өвлийн турш, вирус, бактери зэрэг зүйлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй чиглэг салас бүрхүүлийн давхрыг бий болгоход тустай гэж тэрээр нэмж хэлсэн байна. За судлаачийн хэлснээр хүмүүс хүүтний саруудад шингэн алдалтын эрсдлийг дутуу үнэлэх нь байдаг. За ихэвчлэн өвлийн улиралд шингэн алдалт бодгийг хүмүүс төдийлөн анзаардгүй. За үүнээс болоод хангалттай хэмжээний ус шингэн хэрэглэхгүй байх тохиолдол үүсдэг гэдгийг анхааруулж байгаа. За үүний зэрэгцээ бид шингэн дутагдахад илэрдэг хариу үйлдэл болох цангах үйл явц өвлийн саруудад бас удааширдаг юм байна. За бидний цангах хүртгүн үнэн хэрэгтээ 40 орчим хувиар буурдаг гэдгийг судлаач Банелес тайлбарлсан. За энэ нь бол цангах үедээ бид аль хэдийн шингэн алдсан байж болцшгүй гэдгийг илэрхийлдэг. За өөрөөр хэлбэл цангаж байна гэдэг нь бол хүн аль хэдийн ихээхэн хэмжээний шингэн алдсныг харуулж байгаа нэгэн хүртгүн хариу уруул юм байна. Хуурай агаар арьснаас чигийг татаж хүмүүс өвлийн улиралд илүү олон удаа шингэнээр бие засаж хөс гарах нь илүү бага мэдрэгдэгч гэлээ хөс гарсаар байдаг юм байна. За бид хөлөрсөөр байдаг. Гэхдээ энийг анзаарахгүй өнгөрөөдгөө. За учир нь бол хүүтэн байхад хөс илүү хурдан ууршдаг гэдгийг анхааруулж байгаа. За мөн Банелесийн хэлснээр шингэн алт нь хэр хүнзэрснээс хамааран толгой эргэх, арьс хурайших, уруул хагарах, ухаан алдах, манарах, ядрах зэрэг олон төрлийн шинж тэмдэг илэрдэг юм байна. Удаан хугацаанд шингэн алдагдaltaй явах нь илүү ноцтой үр дагавартай байж болно. Шингэн удаан хугацаагаар алдах нь бөөрийн дутагдал, бөөрийн чулуу үсэг, эрсдийг илүү их нэмэгдүүлдэг ноцтой үр дагавартай гэдгийг хэлж байгаамаа. Өдөрт харин ямар хэмжээний ус уух талаар бол зөвлөгөөнүүд байдаг. За энэ дээр бол саяны эрдэмтдийн зүгээс бол хэлэхдээ өдөрт 8 аяга ус уух нь нийтлэг зөвлөгөө олон нийтэд бол хүрсээр ирсэн. За ер нь энийг бас хүүсээр нь ялгаж авч үзэх ёстой гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. За эрэгтэйчүүдийн хувьд өдөрт 13 ус буюу ойролцоогоор 3 литр орчим ус уух шаардлагатай байдаг юм байна. Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 9 аяга буюу ойролцоогоор 2 литр усыг уух хэрэгтэй. За харин жирэмсэн болон хөл эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдтэй адил хэмжээгээр ус уух нь тэднийг шингэн алдалтаас сэргийлэх гол чухал зүйл гэдгийг анхааруулж хэлж байгаа. За хүүтний улирлуудад шингэн ихээр хэрэглэх нь мөн хүүтний үед хүмүүсийн тархлааг дэмжих, за эрүүл сайхан арьстай байхад нь чухал нөлөөтэй гэдгийг энэхүү судалгаагаар батлаж олон нийтэд хүргэж байгаа юм байна.